Үйлдвэрлэл хоршооллын Ховд аймаг дахь үйлдвэрлэл хоршоолол ахуй үйлчилгээний салбар мэргэжлийн холбоод нь салбар холбоотын оны шилдэгүүдээ тодруулах, тэдний ажлын амжилтыг үнэлэх, холбоотын хүмүүсээ сургах, үйл ажиллагааг нь сурталчлах, хөлмөрийг нь үнэлэх, тэмцээн уралдаан зохион байгуулж холбоотынхоо нийтлийг хангах зорилгоор 2018 оны ажлаад өгнөж сүлд модны наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Баярын арга хэмжээг нээж үйлдвэрлэл хоршоолол ахуй үйлчилгээний салбар мэргэжлийн холбоотын тэргүүн сэрж хант мэдчилгээ дэвшүүлж, айлчлан ирж буй 2019 онд илүү их амжилт бүтээлээр дүүрэн байхыг холбоотынхоо нийт ажилчдад хүсэн ирүүлсэн юм. Уйлран одож буй 2018 онд баруун усын өсчин гоо сайханчдын аврах шилгаруулах бүсийн тэмцээн, гоёлох 2018 хувц загварын тэмцээн гэх мэт томоохон тэмцээнд амжилттай оролцсон зэрэг олон амжилтыг гаргаж холбооныхоо үйл ажиллагааг эрчимжүүлэн ажилласан байна. За манай үйлдвэрлэл хоршоолол холбоо ахуй үйлчилгээний салбарын холбоотын дунд одоо өсчин, гуталчин, зурагчин, оюутчин, засварчид гэсэн ийм мэргэжлийн холбоод бол амралтын үйл ажиллагаа явуулдаг юм аа. Энэ хүрээнд бид нар оны шилдэг өсчин, оны шилдэг оюутчин, оны шилдэг зурагчин, оны шилдэг гоо сайхан гэсэн ийм 5 номинацийг салбаруулж одоо хүмүүсээ оруулдаг байгаа. Ингээд манай оны шилдэгүүд маань тодорхой бид нар одоо 2018 онд баруун бүсийн өсчтийн ур чадварын тэмцээнээс манай өсчтийн хамт олон маань тэргүүн байр эзэлж одоо амжилт гаргаснаас гадна манай оюутчдын холбооноос баруун бүсийн гоёл наадамд Говьалтай аймаг зохион байгуулагдсан гоёл 2018 загварын уралдаанд бол манай баг хамт олон амжилттай оролцож мөн одоо тэргүүн байр Гран-при шагналыг авсан ийм амжилттайгаар энэ оноо бол шинэ оноо өгдөж байна. За дээр нь манай гуталчид бол өрнөйг амжилттай ажиллаж байна. Эхэ гутлын үйлдвэр маань одоо шинэ загвар, шинэлэг бүтээлүүдийг олноор гаргаж олон одоо газар өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж өшөөтэй уурхай, Улааны цахилгаан станцын ажилчдын бут гэх мэт олон гутлыг одоо үйлдвэрлэж, орон нутгад үйлдвэрлэж нийлүүлсэн ийм сайхан баттан амжилтаар шинэ оноо өгдөж байна. Ахуй үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоонд зурагчид, үсчид, оюутчин, гуталчин, ахуйн засварчин гэх мэт холбоод хамрагддаг бөгөөд нийт 500 гаруй хүн гишүүнчлэлтэй байдаг байна. Энэ удаагийн шинэ жилийн баярын цэнгүүнд эдгээр холбоотын төлөөлөл болсон 130 гаруй хүн оролцсон бөгөөд цэнгүүний үеэр өнгөрөн одож буй 2018 оныхоо ажлын тайланг танилцуулж 5 номинацаар оны шилдэгүүдээ тодруулсан юм. 2018 оны шилдэг үсчнэр Хөгжил Полигоник коллежийн үсчний багш Дэлгэр сайхан, шилдэг оюутчноор Миний урлан салааны эзэн шилдэг гуталчнаар эко гутал үйлдвэрийн ажилтан Тогтох баяр, шилдэг гоо сайханчаар гоо хатан салааны гоо сайханч Пүрэв сайхан, шилдэг зурагчнаар Конико зургийн газрын эзэн оюунаас шалгарч 2018 оны ажил үйл сэрээ бусдыгаа манлайлан амжилтаа үнэлүүллээ. Түүнчлэн энэ үеэр аймаг орон нутгийн шагнал, үйлдвэрлэл хоршоодын холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг, үйлдвэрлэл хоршоодын хүндэт өргөмжлөл, залуучуудын холбооны шагнал, буянт өвлийн шим хоршооны өргөмжлөл зэрэг шагналаар үйлс бүтээл хөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлан ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулсан юм а. За миний хувьд 2018 оны баруун бүсийн өсчин гоо засгийн аврал шилгаруулалт тэмцээнд төрлөөр тэргүүн барилсан байгаа. За энэхүү төрлөөр би баруун бүсийн төрүүлснээр улсын аврал шилгаруулалт тэмцээнд оролцох эрхээ авсан байгаа. За 2018 оны 24 дахь улсын аврал шилгаруулалт 24 дахь удаагийн улсын аврал шилгаруулалт үндэсний их наадмын эрхтэй улсын төрөлтөөр улсын аврал төрүүлж төрүүлсэн байгаа. За ингээд энэхүү улсын аврал төрүүлснээр би 3 сард болох энэхүү улсад Осод боны энэхүү улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан байгаа. За ингээд энэхүү гарсан амжилтууд маань ганц миний амжилт биш говьд энэхүү амжилт маань манай миний хамт олон бол Хөгжил Полигоник коллежийн
хамт олонний амжилт мөн манай Ховд аймгийн Өчигдөрийн гоо застын холбооны бас амжилт юм болов уу гэж бас би бодож байна. Намайг Цэн Давши Алтна гэдэг би 2001 онд шилжүүлэн ухааны технологийн сургуулийн үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн хувцас загвар зохион бүтээгч технологич инженерээр төгссөн. Тэгээд Улаанбаатарт Талхан эхийн үйлдвэрлэлт загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаад Ховд аймагт 2007 онд ирж ажилласан байгаа. Тэгээ одоо ер нь бол сургуулиуд төгснөөс хойш 18 дахь жил оюутлын чиглэлээр ажиллаж байна. Тэгээд өнгөрсөн хавар 2018 баруун зүгийн гоёл наадам Говьстай аймагт байгуулсан байгаа. Тэгээд тэр наадамд үндэсний өдөр тутмын загваруудаар оролцож гоёлын загвараараа байрлуулсан байгаа. Тэгээд манай Ховд аймгийн Гарамны шагналыг авсан. Тэгээд энэ уралдаан тэмцээнд амжилттай оролцсон өндрөөр үлж ахуй шинэ ажлын шинжилгээр оны шилдэг ойдлчин бас баяртай байна. Ховд аймаг дахь үйлдвэрлэлд хоршоолол ахуй үйлчилгээний салбар мэргэжлийн холбоотын сүүл модны наадмыг 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Энэ удаагийн баярын арга хэмжээг зурагчдын холбооноос зохион байгуулж 2018 оны ажил амжилтад өгнөн айлчлан ирж буй 2019 оноо угтан баярлалаа.